монголчууд бол олон нийтийн сүлжээний өндөр хэрэглээтэй тооцогддог. Олон нийтийн сүлжээг янз бүрээр ашиглаж байна. Иргэд хоорондоо мэдээлэл солилцох, хоорондоо харилцах, за визээ сурчлах гэдэг ч юм уу. Нөгөөдөөр бас төрцгөө шүмжилж байна юм. Төрцгийн дарганаар иргэд энэ олон нийтийн сүлжээгээр дамжуулан ард иргэдтэй өөрсдөө сурчлахаас гадна ард иргэдэд бас ажил байдлаа бас танилцуулж байна. Олон нийтийн сүлжээ биднэрт ийм олон давуу боломжийг олгодогч нөгөө талдаа бас үүдтэй тал энэ олон нийтийн сүлжээнд байдаг. За эдгээс үүдтэй талын нэг нь өнөөдөр онцлогч байна. Энэ бол тороол. Тороол гэдэг нь Скандинавын викингүүдийн домог үлгэрт гардаг агуй ууланд бүлээрэн суудаг хөндөрхтэй муухай царайтай нэгэн зүйл шулмын төрлийн амьтны нэр. Харин орчин цагт олон нийтийн бодол санааг залгах зорилгоор цахим орчинд хуурам шаягаар худал ташаа мэдээлэл түгээж уруу татах, өдөөн төрхөрхийг ойлгож байна. Ингэж цахим орчин ашиглан хөгжиж дэвжихийн эсрэг хуурамч мэдээ тарих угаалт явуулж төр иргэний хооронд ясайж дотоод эв нэгдлийг нь задлах, төр засгийг нь аливаа шийдвэр гаргуулах, эсвэл гаргуулахгүй тулд тороолуудыг ашиглах нь бий. Тороол ажилласан гэх жишээг баримт шалгагчид ийхүү хэлж байна. Ковидын вакцин дээр одоо жишээлбэл яг ингээ харах юм бол одоо энэ 75% гэдэг нь хятад вакцин бол түрүүний яриад байдаг нөгөө хятадын засгийн газар бидэнд вакцин хийгээд Монгол хүний генийн мэдээллийг чипэн суулгаад авах гэж мах гэж байна. Энэ Pfizer гэдэг нь жишээлбэл одоо хөхүүл эмэгтэй Pfizer вакциныг хийх юм бол хөхний сүүн улаан ногоон цэнхэр өнгөөр гарч ийн марж ийн гэдэг. Байж боломгүй тэнэг мэдээлэл. Тиймэрхүү ингээ явдаг байсан. Спутник дээр тиймэрхүү төрлийн гэдэг юм уу вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл нэг ч орж ирв. Эсвэргээр Спутник бол агуу гэдэг юм явчихсан. Аюу сонирхолтой. Ковидын үеийн хуурамч мэдээлэл тарааж исэн хамгийн голж тарааж исэн одоо топ 10 хэрэглэгч байхгүй юу? Бидний манай бат дээр орсон гэсэн үг. Тэгээ энэ зургийн хэмжээ нь яг тэр нэг хуурамч мэдээлэл тараасан хувь хэмжээтэй жишээд ингээд тавьчихсан. За тэгээ ковид намдангууд сая нэг Спутник агуу гэдэг нь Путин агуу, Орос агуу гэдэг үгээр солигдоод нөгөө Pfizer ч гэдэг юм уу, хятад вакцины хог гэж ийсэн НАТО ч гэдэг юм уу, Америк ч гэдэг юм уу нөгөө талын юм болоод яг Орос Украины дай эхлэхдээ шууд зэрэгцээд ковидын дараа энэ хүмүүс нүүгээд яг тэр чигээр ингээд мэдээлэл түгээд хэлсэн. Сэдвээ солиод одоо эднээс эдгээр дараагийнх нь сая 9 10 сард 11 сард сая нэг хүний папиллома вирус гэдэг. Тэ? Хүний папиллома вирус одоо эн чинь манад умаа үзүүний хор тавдраар эмэгтэйчүүдийн нас баралтынх нь одоо хор тавдраар нас баралтын 3 4 дэх шалтгаан нь умаа үзүүний хор тавдар болчиход энийг ингээд хөгжилтэй улсууд нь энийг ингээд хийгээд ингээд салаад байгаа энэ вакциныг манай төр өөрөө ингээд явж байгаад тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийтрээтэйгээр ингээд хямдралтай оруулж ирэхээр болж молоод хийхээр болчлоо улсаараа. Тэгээ хийлээ гэсэн чинь манай нөгөө нэг нөхдүүд чи бүр яг ингээд толгой дараал бүгдээрээ 12 сар болоод нөгөө вакциных нь хийсэн хугацаа жоохон ингээд дуусаад эхлэнгүүт манай найзууд за тэгээд цаг хугацааны явж гисэн нөгөө уран холбоорлолтын гадаад ерөнхий оруулалтын гэрээтэй холбоотойгоор бүгд тэр чигээр ураалаа. Уран судлаачд болоод ураныг сэргүүцээд явсан байх жишээтэй. Тэгээд тэрдгээр хаягуудыг ингээ бүр өмнөх түүхийг ингээ харахаар сонгуулийн үеэр одоо нэг хүн дээр ажилтгаа гэдэг нь ингээ харагддаг гэдгийг өөртөө хин ч гэсэн ороод харах боломжтой. Энэ яг ингээд нийтээр нэг итгэвчээд ирдэг юм да ингээд харж байхад. Тэгэхэд бол ямар нэг үйл явдал болж гинэ эсвэл болох гэж гинэ. Хэрв гадаадын тусгай албад манай улсын дотоод хэрэг төндлөнгөөс оролцож байгаа бол энэ асуудлыг тагнуулын байгууллага харьяалан шалгах хуультай. Тус байгууллага энэхүү нэвтрүүлэгт мэдээлэл өгөхөөс татгалцсан. Иргэдийн дунд мэдээлэл тарах гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цагдаагийн байгууллага харьяална. Иймээс бид цагдаагийн эрхийн газрын эрүүгийн цагдаагийн албаны харьяанд байдаг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга хурандаа 50-тай уулзлаа. Чиний хэлсэн мэдээлэл дээр тодтоод хэлэхэд бол нэгдүгээр иргэдийн айдас байгаа юм хуурамч мэдээлэл дээр. Одоо вакцины хийх асуудал тийм ээ. Энэ одоо ковидын үеийн цар тахлын үеийн худал мэдээлэл бол дандаа хүний айдас байдаг. Энэ айдсын жоохон өдөөгөдөхөд бол иргэд энийг бас өөрсдөө давалгаалаад явах тохиолдол байдаг. Үүрэг харж байгаа.
бидний зүгээр энэ гэмт хэрэгтэй тэмцэх явцад энэ сошиал одоо орчинд мониторингийг харж яхад бол энэ мэдээлэл нь заримдаа ингээ органик хэлбэрээр явдаг. Заримдаа бол зориудаар түгээж байгаа юм тохиолдолд усл ажиглагддаг. Манай улсын засгийн газар 14 мегацл хэрэгжүүлнэ гэдэг ингээ ажлаа үргэлжлүүлээ явж байгаа. Энэ 14 мегацлыг хэрэгжүүлэхэд их хэмжээний гадаадаас ажиллах хүч оруулж ирэх шаардлага тулгарна. За энэтэй холбоотой хоёр ч хуулийн төсөл улсын хурлд өргөн баригдсан боловч хоёулаа буцаагаад татагдсан. Эхнийх нь бол улсын хурлын гишүүн сайн зэргийн нарын өргөн барьсан хууль. За хоёр дахь нь гэр бүл залуучууд хөлбөр нийгмийн хамгааллын сайд энэ хамгааллынгийн өргөн барьсан хууль. Нийгмийн сүлжээнд их хэмжээний дайралт явсан энэ хүмүүсийг хятад тустай гэдэг ч юм уу тийм ээ. Гадаа нь төрийн ордны гадаа чагсаал цуглаан багахгүй хэмжээнд өрнөсөн. Нийгмийн сүлжээнд их хэмжээний ач холбогдол өгдөг энэ улс төрчнөр энээс болоод хуулийн төслөө буцаагаад татсан. Тэгтэл энэ мегацлтой холбоотой үе үеийн шийдвэр гаргахад хэрэгжүүлэх шатанд хатан татны нөлөөтэй ийм эсэргүүцэлтэй байнга тулгарч идэг. Нэг хууль өргөн барилаа сая. Жишээ нь нөгөө ажил хүчнийг оруулж ирье. Оруулж ирэхдээ төлбөрөс чөлөөлөе гэхэд бид суралцах шаардлагатай. Бидэнд бос хүч дутагдaltaй байна. 10 хүн дээр 2 хүн оруулж ирээ тэрнээс сурж аваад ажлыг гэсэн юм л одоо шаардлагатай нийгэмд үүссэн ажил олгогчдын гол толгойн өвчин болцсон асуудлыг шийдэх гэсэн үг шүү дээ. Өргөн барил маргааш нь татаад авчиж. Яагаад гэсэн чинь олон нийтийн сүлжээн дээр эсэргүүцэл үүссэн. Хин зохион байгуулсан тэр эсэргүүцлийг үнэхээр Монгол улсын иргэд үзэл бодлоо илэрхийлв, ажил олгогчдын үзэл бодлоо илэрхийлв гэдгийг одоо шалгад тогтоогоод үзээд хараад үнэлж чадсан уу бол эргэлзэж байна. Иргэд нь хэлээд байгаа мó, тролл нь хэлээд байгаа мó, хэн нь хэлээд байгаа. Тэгээд Facebook дээр ингэж байгаа тэр нь яг иргэд муу юм уу? X дээр яг үнэндээ маш цөөхөн хүний community шүү дээ. Маш цөөхөн хүний одоо бүлгэм шүү дээ. Тэгээ маргааш нь төрөлөө татцсан. Тэр энэ төр өөрөө ийм одоо олон нийтийн сүлжээгээр явж байгаа зүйлийг ийм эмзэг байгаад төрийн ийм том бодлого нь нэг өдөр болоо бүдрээд унждаг ийм эмзэг үед бол бид энэ орон зайд бүр илүү анхаарах хэрэгтэй болчихдог байхгүй юу? Уцаа нээгэл уцаар нээж нэг харагдсан хэдэн сэтгэл гэдэг юм уу шүүмжлэлийг үндэслэл төрийн бодлого одоо савлаад байдаг бол бид энэ төртөө байгаа чиргүүлчихдээ шүү дээ. Жижигхэн сайндаа нэг хэдийн 30 мянган хүний дотор ингэ явж байгаа. Тэр дотор чинь 300 орчим хүн л амар идэвхтэй ингэ яваад идэг те. Тэгээ тэр дотор чинь 30 хүн тоглолт хийх боломжтой. Тэгэхээр тэр төрийг хэн барьж байгаа юм? Тэр шийдвэр гаргалтанд нөлөөллийг үзүүл зохион байгуулж байгаа тэр олон нийтийн сүлжээнд тэр уур амьсгалыг бүрдүүлж чадаад байгаа тэр алгоритм л төр байх гэдэг чинь. Тэгэхээр ийм эрсдэлтэй ийм эмзэг болсон асуудлыг бид ярих хэрэгтэй. Өмнө зөвхөн одоо жишээлбэл нэг пост ч юм уу нэг зургийн эвлүүлэг явдаг юм л одоо бүр дүрстэй дуу хоолойтой гэл улам бүр ялах гэд хэцүү болоод байгаа. Тийм учраас одоо харин манай яам бол юун дөрөвний хиймлөө юуханыг хэрхэн ашиглах юм бэ гэдэг дээр стратеги хурлаар батлуулахаар бол ажиллаж байгаа. Хэвлэл мэдээлэл маань ялангуяа анзаарч байгаа. Тэр хурамч хаяг мэдээлэл түгээж байгаа сувгууд нь бүр нэг мэрэгжлийн байгууллагууд шиг юм. Одоо нэр хаягтай, тогтмол мэдээлэлтэй тэр нь ингээд бүр юм яг хэвлэлийн байгууллагын редакцийн бодлогоор явж байгаа юм шиг юм сүрхий хийдэг болчиход байна. Харвардын их сургуульд хийсэн судалгаагаар бүгд найрамд хятад ард улсын Вумао Данг бүлэг Хятадын коммунист намын үйл ажиллагааг дэмжиж жилдээ дунджаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд нийтэлдэг гэжээ. Вьетнам улсад мянган хүний бүрэлдэхүүнтэй цахимаар дайсгах хүчний эсрэг бүрэлдэхүүн коммунист намын бодлогыг дэмжсэн яриа өгүүллийг цахимаар тарааж комментууд нийтэлдэг байна. Израиль улсын Jewish Internet Defense Force бүлэглэл нь олон нийтийн сүлжээ ашиглаж антисемитизм болон исламын терроризмыг дэмжиж сурталчилдаг Facebook групп цахим хуудсуудын эсрэг кампанит ажиллагаа явуулдаг байна. Турк улсад ерөнхийлөгч Эрдоаны суртал ухуулгыг түгээх түүнийг шүүмжилсэн хүмүүс рүү дайралт хийх зорилгоор 6000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй AK Trolls нэртэй бүлэглэл бий. Оросын холбооны улсын троллинг агентство интернет исследованы байгууллага нь 400 гаруй ажилтнтай бөгөөд төв офис нь Санкт-Петербург хотод байрладаг.
Тус байгууллага нь Путинийг дэмжиж түүний өршөлтөгч нарын нэр хүндийг унгах суртал ухуулга явуулах үүрэгтэй. Манай улсын хувьд ч гэсэн улс төрчид сүүлийн жилүүдэд X буюу Twitter-т жиргээч сэтгүүлчдийг олноор нь хөлслөн ажилуулж байна. Тодорхой зарим компани жиргээч, тролл, бот хаяг ажилуулан эрх баригчдаас олсон орлогоор санхүүжиж улс төрийн компанид ажилд оролцдог болсон. Мөн сэтгүүл зүйн салбарын ажилтан Facebook, Twitter орчинд улс төрчидтэй гэрээ байгуулан магтан сайшаах болсон нь нууц биш. Тэднийг нийтэд нь хямчд гэх бөгөөд улс төрчдийг өмгөөлөх ажлыг ил далд хийж байна. Гэхдээ хямчд чинь тухайн нийгэмд явж байгаа ямар ч асуудал тэр чинь нөгөө нэг үндсэн итгэл үнэмшил, үзэл бодол, тогтсон үзэл бодол гэж юу нэг баг байхгүй шүү дээ. Сэдв гарч ирэл захиалга ер нь тэрнийхээ дагуу явна шүү дээ. Ер нь сүүл сая жишээлбэл жагсаал дээр бол ажиглагдлаа шүү дээ. Манай улсын засгийн газар маш сайн ажиллаж байна. Өмнөх ерөнхий сайдуудтай харьцуулахад одооний ерөнхий сайд маш сайн үр дүнгууд гаргасан. За тэгээд өшөөний өнцг нь аягүй сонирхолтой өнцгсөн шүү дээ. За солио. Ерөнхий сайдыг солио. Тэгээ хэн байгаа гэдэг ч юм уу те. Ерөөсөн чинь ингээд өнцгүүд өгчөж цаанаас иймэрхүү маягаар шүү гэдэг те. Тэгэл тэр чинь ингээд ялгараал харагдаж байгаа. Жагсаалын үед яагаад гинтхэн олон жилийн өмнө болсон гэмт хэргийн мэдээлэл бүр ингээд үйлдэлтэйгээ гараад ирдیں۔ Яагаад хаан чамаагүй болсон мэдээлэл гинт гараад ирдیں гэх мэтчлэн тий. Одоо миний санаж байгаагаар багш нар цалингаа нэмүүлэх гээд 4 сарын 1-нд талбай дээр ингээд юм цэнхэр хантаж өмсөд ингээд цалингаа $1000 болгоно гэдэг тэмцэл эхэлсэн тий. Яг тэр үед багш нь шавьяага зэрлэгээр зодож байгаа юм бичлэг гарсан. Тэгээд хүмүүс энэ багш нар бол ийм амар зэрлэгчтэй энэ чинь юу вэ баг ингээд тэгэнгუთ тэрийг хүмүүс цаашаа авахтаа хүүе энэ юу олов зэрлэг бабаа гэж явсан чинь ясам дээр тэр бичлэг нь болохоор Казахстан улсад болж байсан үйл явдлын бичлэг. Тэгээд тэрийг яагаад багш нарын тэмцлийн жагсаалын үеэр гаргаж тавив, хаанаас тавив, яагаад тэгэнгუთ хүмүүсийн хилцүүлэг өөр болчихв. Багш нар үнэхээр цалингийн нэмэхгүй бол болохгүй штэ гэж дэмжиж байгаа хүмүүс нэрээ багш нар чинь ийм зэрлэг штэ нэрээ манай тэрний тэр хүүхдийг ингэсэн бэлээ тэгсэн бэлээ гэдэг нөгөө хилцүүлэг өөртөө шал явчихж байгаа байхгүй юм хилцүүлэг маань. Иймэрхүү технологиор ингээд явж байгаа үзэгдлүүд бол байдаг. Гэхдээ бас олзуурах уштаан сүүлийн үед нөгөө сенсацаар дарах гадээ шууганаар дарах гадээ гэдэг ийм одоо үг хэлдэг одоо ийм пост оруулдаг тийм хэрэглэгчид бас сартангуй олон болж байна. За яг энэ үйл ажиллагаатай холбогдуулаад яг энэ торол аягтай холбоотой нэгэн төрсөн учраас одоо өнгөрсөн оны нөгөө ажиллаа хий гэдэг жагсаалтай холбоотой бичлэг за мөн зураг тууц юу гэдэг энэ мэдээллийг ингээл захин болчихсон яг түүгээл эхэлж байгаа. Тий одоо саяны жагсаалтай холбоотой үйл ажиллагаатайгаар. Тэгэхээр энийг одоо зүгээр яг мэддэг нэг иргэн за энэ бол одоо өнгөрсөн жилийн асуудал байна гэж нэг хүлээж авах. Нөгөө талаас мэддэггүй хүмүүс бас байна. Яг одоо болж байгаа юм шиг хүлээж авдаг. Тэгэхээр эн чинь өөрөө хор урших нь мэдээж одоо иргэдийг нөгөө төөрөгдүүлэх, илтэд худал мэдээлэл түгээх энэ үйл ажиллагаанд бас ороод байгаа. Үндсэн хуулинд иргэн Монгол улсын иргэн дараа гарахыг баталгаатай адилхан тайван жагсаал цуглаа хийх хэрэгтэй. Тэр тайван л илэрхийлж байгаа бол тэнийгээ дэмжээ, тэнийгээ эсэргүүцээд хийх нь Монгол улсын иргэн эрх юм. Гэвтэл жагсаал цуглаа хийхэд өнгөрсөн хугацаанд явж байгаа дөрвөн динамик өөрчлөгдөж байна. Цахим байдлаар маш их нөлөөлж байна. Жагсаал цуглаан дээр өөр бас одоо бусад байдлаар нөлөөлж байна. Тэгэхээр энийг бол ажиглаж дүнэлтэх хэрэгтэй. Үүрэг юу гэхээр хууль сахиулагчны үүрэг, төрийн байгууллага үүрэг тайван жагсаал цуглаан хийх эрхийг хангах хэрэгтэй. За уг нь бол амторол гэдэг тустай ойлголттой байдаг. За энэ нэвтрүүлэгтийн тухайд урдахгүй юм чинь ингээ хайчих. А улс төрчдөө бол өөрсдийгөө магтанд болуулах, өрсөлдөгчөө утаанд оромжлуулах чиглэлээр торол багийг ашигладаг. Сонгуулийн үеэр ялангуяа 2012 оноос сонгуульд энэ торол багуудыг ашиглаж ирсэн. Хамгийн бодтой жишээ гэвэл 2020 оны тохиолдол. За цагдаагийн хэмжээ илрүүлээл хувь үедэл бөө юм болж ирсэн. Шүүх цэгмэнгээ сайт руу орвол 2020 онд баригдсан тороолтын тухай мэдээлэл нь одоо ингээ нээлттэй. Хортой код бусад руу явуулаад хүмүүсийн Facebook хаягийн нууц үгийг хулгайлаад ингээд нөгөө хувийн хаягийнх нь нэр болон зургийг өөрчлөөд улс төрийн үйл ажиллагаанд ашигладаг. За энэ технологи бол өнөөдрийг хүртэл явсаар байгаа. Тухайн үед тэрүүн цагдаа газартай шалгаж л систем. Нэг залуу суугаад хэдэн мянган торол хаягийг нэг компьютер асаагаа удирдах байгаа тохиолдлуудтай таарчлсан. Astroturfing гэж нэг үзэгдэл байгаа. Тэр
нь болохоор одоо тухайн улс төрч байлаа гэж бодоход тухайн улс төрчийг олон нийт дэмждэг шүү гэж харуулахын тулд хуурамчаар доор нь магтсан сайшаашин сэтгэгдлэгч нь тухайн одоо шээрлэн те өөрийг ингэж магтан сайшааж шээрлдэг нэг ийм үзэгдэл байгаа. Мөн тэр аспект чинь тэр тэдгээр багууд нь өөр хин нэгнийг харлуулах зорилгоор одоо багаараа орж тийм сэтгэлөвчдөг энийг ингэж олон нийтэд хиймэл ойлголт төрүүлэх л астротурфин гэдэг маань нөгөө хиймэл зүйлгийн брэндээс гаралтай нэр. Лодо самбуу гишүүнийг эхнээ зодлоо гэдэг бичлэг бол бодит бичлэгийг тэрүүн зодлоо гэж холбосохгүй. Монголын баримтлах төв ингэж шалгасан ийм хуурамч мэдээлэл байна. Ингээд уншиг гэвэл энэ байна. За энэ тухайн бичлэг болохоор чинь бичлэгийг түгээсэн хаяг нь зөвхөн 17 онд нэгдсэн мөртлөө ганцхан л энэ мэдээллийг энэ постыг оруулсан ийм хаяг байсан. Манай чинь хятадыг л их ашиглана. China Town-д уулцсан гэдэг. Тэр жишээлбэл ийм зураг ингээд байж байгаа. Энэ зургийг зүгээр л Google дээрээ зургийг оруулахад л зүгээр ингээл ижил төстэй зургууд яг энэ бол адилхан зураг байна те. Ингээ гараад ирэхээр зүгээр л оригинал зураг гараад ирсэн. Улсын их хурлын гишүүн Лодо самбуу худал мэдээлэл тараах буюу эргэн хуулийн 13-14 нэгдэх заалтыг хуулиас нь хасах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Шүүгцэг эмэн сайтаас шүүж үзэхэд дээрх заалтаар шийдгүүлсэн тохиолдлын дийлийнх нь иргэд нэгнээ хуурамч хаяг нээж гүжирдсэн үйлдэл байдаг юм а. Хуулийн төслийн талаар хуульчид ийм ярьж байна. Нэр төр гэдэг бол би өөртөө өгж байгаа л үнэлэмж. Би өөрийгөө хинбэ гэдгээ л тодорхойлж байгаа. Алдар хүн гэхээр бусад хүн намайг юу гэж бодоод байгаа юм? Бусад хүмүүсийн хувьд би яг хинбэ гэдгийг л тодорхойлж байгаа. Тэгэхээр нэр төр алдар хүнд хоёр өөрөө хамтдаа байж бид нарыг төрөхөд хамт төрдөг, үхэхэд хамт үхдэг. Тэгвэл зарим тохиолдолд үхсэн ч бид нэр алдар хүнд байсаар л байдаг. Ийм тохиолдол. Тэгэхээр хүн нэрээ тагас уудаг ихчлэн энэ ойлголт энэ нэр төр алдар хүнд гэдэг зүйл бол бид нэр хуулиараа хамгаалж иргэд сэтгэл ханамжтай нэг юм амьдрын шүү дээ. Энэ үүднээс нь энэ мэдээлэл тараах нь өөрөө ерөнхийдөө байж болохгүй юм шүү те. Энэ гэмт хэрэг юм шүү. Одоо энэ хүмүүст мэдээлэл тараахтаа хэрэгийнхаа их сурвалж дээр анхааралтай хандаараа гэдэг ийм үүднээс бол хууль тогтоогчд бол энэ хуулийг бол тогтоосон байх гэж бодож байгаа. Гэхдээ яг одоо бид нар ингээл Facebook гээл хэрэгжилж гин янз бүрийн одоо платформуудыг ашиглаж гин тэгэхэд бол би бол үг хэлэх хэрэгтэй, би үзэл бодолтой авах хэрэгтэй, би хэвлэл нийтлэх хэрэгтэй, би хардах хэрэгтэй гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар зүгээр л өөрөө өөрийнхөө эрхийг мэдж байгаа болохоос биш би яг иргэн хүний хувьд ямар өөрийг хүлээж байгаа юм бэ гэдгээрөөсөө сайн түгээмэл мэддэггүй юм шиг санагдаад байдаг. Яг иргэний хуулиар тухайн үедээ бол шууд одоо устгуулах боломж ч гэх юм уу ерөнхийдөө хомс яг үнэ эхлэхэд харин эрүүгийн журмаар явхаараа гомдол гаргалаа, гомдолтой холбоотой ажиллагааг хийлээ. Мэдээлэл харилцаа холбооны газарт ерөнхийдөө үрдэн байцаагчаас нь тухайн мэдээллийг өгөөд устгуулах арга хэмжээг одоо арай хурдан авах боломж нь тэнд бол харагдаж байгааг практик. Хуурамч хаягаар дамжуулан бусдын талаар худал мэдээлэл тараахаас гадна занал хийлэх, шантаажлах, зарилан гэх мэт олон төрлийн гэмт хэрэг үйлддэг. Энэ болгоныг цагдаагийн байгууллага илрүүлж хаягийг нь хаалгаж тухайн хуурамч хаягуудыг нээсэн эзнийг олох боломжтой юу? Олох бол боломжтой. Тий. Олоод бол хуулийн хариуцлага хүлээлгэсэн ч асуудал байх. Энэ олохгүй байх уу? Олохгүй байх тохиолдолж байгаа. Тий. Энэ бол яг хэрийнхаа нөхцөл байдлаа шалтгаалаад янз янз байх. За 870 хаягийг харилцааны зохицуулах оруулалт явуулаад тэгээ мета компанид тусгуулахаар боломжлуулсан байна. Тэгэхээр эндээс бол хідэн устдаад хідэн юу яаж байгаа гэдэг бол бас эргэлзээтэй. Энийг бол мета компани өөрийнх нь одоо нөгөө бодлого тий community стандарт буюу нийтийн одоо нөгөө стандартад нийцэж ийн үгүй юу гэдгийг шалгаад факт чек хийгээд тэгээд энийг устгах уугүй юу гэдгийг шийддэг байна. Бид нар бол ямар ч гэсэн иргэдийн хүсэлтийг хүлээж аваад зохицуулагч байгууллагыг хөргүүлээ. Зохицуулагч байгууллага нь цаашаа явна. Засгийн газар тодорхой нэр төрлийн хуулиудыг яралтай хормоор оруулж ирээд улсын хурлаар батлуулдаг. Тухайлбал өршөөлийн үйл, эсвэл аюулгүй байдлын чиглэлийн хуулиуд гэдэг. За хөрөнгө оруулалттай холбоотой зарим хууль яралтай хормоор хилцэгдэх нь бас бий. Сүүлийн хулгай хуулиуд бас орж ирээд батлагдчихдаг тийм ээ. Цахим орчин хүний эрхийг хамгаалах тухай гэдэг нэртэй юм хуулийн төсөл засгийн газраас өргөн мэрэгтэй улсын хурлаар хилцэгдээд батлагдсан боловч Монгол Улсын ерөнхийлөгчийн хориг тавигдаад хүчингүй болчихсон түүх байна. За энэ бол
аюулгүй байдлын холбогдлолтой хууль ирсэн. Хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалъя гэдэг нэрээр ингэж батлагдсан бол тухайн үед хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд болон иргэний нийгэм байгууллагын маш ихээр хэсэг үүсчихсэн. Энэ чинь хүний эрхийг зөрчих гээд байна гэж. Тэгтэл аюулгүй байдлын нөгөө асуудал нь юу исэн бэ гэдэг маш чухал асуудал нь үлдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ хууль яригдсан. Ийм агуулгатай асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриаггүй гэвэл энэ өөрөө асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээгээр дамжаад гадны ямар нэгэн байгууллагын зорилттой тодорхой үр дүнд чиглэсэн одоо хууль бус гэж хэлж болох урсгалууд тухайн одоо улсын дотоод асуудал руу ордог үндэстэй хоорондын харалтаа мөрөлдөөн тогтворгүй байдлыг бий болоход оруулж идэг ийм зохион байгуулалтад явдаг зүйлүүд бол байдаг. Энээс явдаг ингэж зорилгоор ашиглагддаг. Энээс хамгаалах гэдэг бол үндэсний эрх ашигтай аюулгүй байдалтай сашгүй холбоотой сэдв байхгүй. Итгэлтэй их сурвалж, итгэлгүй их сурвалж гэдэг юм хүн өөр ангилах шаардлагатай болоод байна. Тэгээ итгэлтэйг бол яг ингээд тэндээсээ мэдээлэл авч болно. Итгэлгүй их сурвалж гэдгийг бид нар иргэд ялангуяа цахим орчинд одоо игнор хийх гэдэг юм уу? Тоохгүй байх чадвар гэдэг юм дараагийн чадвар. Тоохгүй байх. Иргэн бүр шүүлтүүртэй хандчиж энэ трол гэдэг зүйл өгшгүй л болж хүрнэ л та. Гол нь энэ дадлуулах хэрэгтэй байл. Хүмүүс маань нэг мэдээлэл харчаад энэ үнэн үгүй юу гэж заавал ордог нөгөө юм дадал суух хэрэгтэй. За ер нь бол дотоод гадаадын энэ хурамч мэдээллээс сэргийлэх хамгийн шалгарсан арга бол хууль тогтоомж биш. Харин энэ бол хүмүүс энэ мэдээллийг таньж нэгтэлдэг байх. За энэ аливаа асуудал мэдээлэл эргэлздэг байх. Ийм чадвар яаж хурамч хагийг таних вэ? Яаж хурамч мэдээллийг ялах вэ гэдэг энэ боловсролыг бүхний дээрээ бид олж авах хэрэгтэй. Энэ чиглэлд тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Тусгай сурвалж нэвтрүүлэх энэ удаагийн дугаар дөрөв нэмэлж байна.